За үнэхээр эмзэг сэтвэлдээ. Тэгээ ер нь бол эрүүл мэндийн салбар бол одоо эмчийн зүтгэл, иргэний итгэл хоёр дээр тогтдог ийм торгон салбар. Тэгээ энэ салбарын одоо асуудлыг бид бас байнгын хороогоор бас нэлээд нухацтай ярилцж байгаад баяртай байна. Энэ эмчилгээнүүдийг мөн одоо цусны одоо нөөцийг бүрдүүлэхийн төлөө олон жил цаг наргүй зүтгэж ийм хэмжээнд хүргэж чадсан улсууд энд сууж байгаад би бас баяртай байна. Та бүгдэнд баярлалаа гэж хэлмээр байна. Одоо та бүхэн ганцхан мэдээлэл хараарай. Жилд 20 хүн 5-аас 10 тэрбум төгрөгийн гадаадад эргэтэн солиулснаар л мөнгө нэгж байна. Ердөө 2-3 жилийн өмнө энэ чинь 50-100-аар байсан шүү дээ. Одоо энэ сууж байгаа эрүүл мэндийн мэргэжилтэн байж байна. Гадаадаас нөгөө тусламжийн дараа буцаал олгодог 5% олгодог байсан. Тийм ээ. Тэгээ энэ бол одоо том дэвшил гарсан. Тэгээ бид ухарч болохгүй. За үүнтэй холбоотой би бас эрүүл мэндийн сайдаас нэг асуулт асууя. Донорын хуулийн 15-ийн 2 дахь заалтын дагуу эрүүл мэндийн сайдын 23 оны А198 тушаал батлагдсан журмаар зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэж байгаа. Өнөөдөр бид Батчулуун эмчийн тухай ярьж байгаа нь Батчулуун эмчийн тухай яриад байгаа асуудал биш байхгүй юу? Энэ тусламж үйлчилгээг цаашид хөгжлийн яаж тодорхойлохын тухай ярьж байгаа асуудал шүү дээ. Тэгэхээр бид эндээ сургамж авах хэрэгтэй. Энэ зөвшөөрлийн асуудал дээр та дүгнэлт хийв үү? Энэ зөвшөөрлөлтөй холбоотой дахин одоо шийдвэрүүд гаргаж чадсан. Хоёр дахь асуудал. Одоо би өөрөө 22 онд одоо нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгээ нэмэлт өөрчлөлт дотор бол одоо мэрэгжлийн ёс зүйн хороотой байлганаа. Эдис эрхтний шилжин суулгах асуудлыг зохицуулах ийм ёс зүйн хороотой байна гэсэн. Батчулуун эмчтэй холбоотой энэ ёс зүйн хорооноос дүгнэлт гаргаж өгсөн үү? Ёс зүйн хороо байгаа юу? Дүрэн батлагдсан уу? Хэн ахалж байгаа вэ? Яагаад хууль хэрэгжихгүй байна? Энэ хоёр асуудал хэрвээ шийдэгдсэн бол энэ асуудал бас арайч нааштай шийдэгдэх боломж байсан. Ер нь бол бид энд бол ганцхан эдис эрхтэн шилжүүлэн суулгах тухай яриаггүй шүү. Бас цусны донор гэдэг бол өөрийг маш чухал. Цусны донороос үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд ямар олон хүмүүсийн өвчтөе зовлонтой улсуудын амийг авардаг гэж санана. Тийм учраас одоо энд ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудал шийдэх хэрэгтэй гэдэг энэ дүгнэлт байж байна. Тэгвэл та бүгдийн бүтээсэн бүтээгдэхүүн буцаагаад олсон орлогоо Монгол улс даяараа түгээж тэр урамшууллыг олгож чадж байгаа юу? Эрдэнэ хоёр даргын хариулт өгөр. За дараагийн асуулт нь ер нь энэ бид аль болохоор амьгүй донор руу орё гэж байгаа үүнд бол 3 үндсэн зүйл байна. Түрүү ариун зоёг шивсэн зөв олон нийтийг мэдэх ойлгох энэ нэг том асуудал. Хоёр дахь нь хуулийн заалтууд. Гурав дахь нь бид энэ гэмтэл осол харуулт шигдээс болсон усудаа амь насыг аврахаар эрчим дэмжлэгийн тусламж үйлчилгээ улс даяар жигд байх шүү дээ. Ингэж чадна хэмээн бид нар энэ усудаа аварч хамгаалж чадах шүү дээ. 1 минут нэмээд өгчихгүй. Нэмэлт 1 минут Чимүрэн гишүүн. Тэгэхээр үүнтэй холбоотой эрүүл мэндийн яам эрчим дэмжлэгээ одоо энэ амьгүй донор болох потенциалтай улсуудыг эн чинь нэг ёсондоо бол одоо осол аваар орсон хүн болгоныг эрчимтэй мондөг эмчил гэсэн үг шүү дээ. Тэгж чадаж байвал бид чинь одоо аваар осолд орсон харсан шигдээс шигдэлт авсан хүмүүсээ авраа зогсохгүй бас хэрэв бүр боломжгүй болох юм бол эн чинь амьгүй донор болох боломж бүрднэ л гэж ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ийм 3 өнцгөөс бид харах хэрэгтэй шүү. За ингээд эндээ хариулт авъя. Мөнгө сайхан сайд хариулна. Бид нар ер нь нэлээд юмыг одоо ингэ жоохон гол суурнаас нь харж үзэх хэрэгтэй юм шүү. Нэг тохиолдлын чанартай зүйл дээр нэг журам дээр өөрчлөлт хийгдээд тэгээд манай эрүүл мэндийн салбарын асуудал шийдэгдчихэр зүйл энэ биш юм билээ. Бусад улс орнуудыг эрүүл мэндийн салбарын эмч мэргэжлэнүүдтэй ер нь хэрхэн яаж хамгаалдаг гэдэг энэ зүйлүүдээр бүгдэн дээр судалгаа хийсэн. Бид нэр зүгээр донорын тухай хуулиар юм уу? Донорын тухай хуулиа ялгаж салгаад энэ асуудал шийдэгдэхгүй юм байлээ. Эмнэлгийн мэргэжлийн тухай хууль гэдэг зүйлээ бид нар маш зөв зүйтэй боловсруулж хэрэгжүүлж энийгээ батлуулж ээж өнөөдөр манай эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн ажил тусламж үйлчилгээ үзүүлснийхээ төлөө ял шийтгэл авдаг энэ байдлаас салах юм бэл. Өнөөдөр яг үүндээ бод байдал тийм байгаа шүү дээ. Согтуу явж байгаад хүн мөргөд хүний амнаас эрүүл мэндэд тохирол учруулчаад олон жилийн ял авахаараа тэр ялаа хуваалцахын тулд тусламж үйлчилгээ үзүүлсэн эмч сувлагч нарыг эмнэлгийн ажилтныг буруутгадаг. Тэгжээж ял завшдаг. Тэрэнд нь өчнөө олон ял эдэлсэн эмч эмнэлгийн ажилчид маш их байна.
Тэгэхээр ийм зүйл учирдаггүй бид нэр санаатай биш л бол эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гарсан энэ зүйл дээр зөрчлийн тухай хуулиар бусад төрлөөр одоо энэ шийтгэлийг ногдуулдаг энэ зүйл рүүгээ бид нэр анхаарах ёстой мэл. Тэгжээж бид нэр өнөөдөр ийм эмнэлгийн мэргэжилтний өнөөдөр хамгаалж байна гэдэг зүйлийг ярина. Энэ хуулийг бол би одоо сая сүүлд 24 онд эрүүл мэндийн сайд дээр томилогдсноос хойш 9 сараас хойш энэ хуулийн дээр сууж ажиллаж байгаа одоо үзэл баримтлалыг батлуулах энэ төвшөндөө явж байна. За тэр журман дээр бол одоо өөрчлөлт оруулах ийм шаардлагууд бол байна. За энэ шүүх хурал процесстэй холбоотой зүйл ярих юм бол одоо энэ бол өнөөдөр утгагүй зүйл баг. Гэхдээ энэ ёс зүйн хороо бол одоо өнөөдөр эрүүл мэндийн яамн дээр бол одоо бүх салбар зөвлөлүүд бүгдээр ажиллаж байгаа шүү дээ. Эдгээр бүгдээрээ хууль номынхаа дагуу хууль журмынхаа дагуу бүх зүйлүүд дээр одоо зөх ёсны хууль ёсны энэ дүгнэлт юмнуудаа гаргаад явж байгаа. Энэ дээр алдаа оноотой зүйл гарсан бол энийг одоо засаж залруулахын цаашдаа бол зүйтэй. Гэхдээ бид нэр хамгийн гол энэ суур асуудлуудаа бид нэр шийдэх нь хамгийн чухал байна гэдэг өнцгөөс бид нэр хандаж ажиллаж байгаа. За үлдсэн асуулт нь Эрдэнэ 2 дараа гарлаа. Ёс зүйн байдаг шүү дээ эрүүл мэнд. За хоёрын цэцэг дараг хариулна. За юу 5 дахь микрофон дээр. За яам дээр бол эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо, за дээрэс нь анагаах ухааны ёс зүйн хороо хоёр бол ажиллаж байгаа. За анагаах ухааны ёс зүйн хороогоор бол энэ эмнэлгийн мэргэжилтэн за эдис эрхтэн шилжүүлэн суулгах. За тэрний ёс зүйн хороо байгуулагдав байна. Анагаах ухааны ёс зүйн хороо цэрэн даг өгшөр ахлагдаад явж байгаа. Энэ хороогоороо тэр эдис эрхтэн шилжүүлэн суулгах ёс зүйн өдөртөмж бол батлагдсан байна 2019 онд. За Эрдэнэ 2 дараг хариулна. 6 дахь микрофон. Та бүхэн дээр өгсөн танилцуулга дээр эрдэнэ цусцсан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага жилээс жилд өсөж байгаа талаар бас тодорхой тоо мэдээлэлүүд өгөгдсөн байгаа. За үнэхээр сүүлийн 10 жилд 2.6 дахин өснө гэдэг бол бас нэлээд өндөр ийм үзүүлэлттэй гэж харж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн энэ бол эргээд бас нэмэгдэх ийм дүр зургууд байгаад байгаа. Тэгээ энийгээ дагаад мэдээж одоо санхүүжилтийн асуудлууд за мөн одоо бас энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс байна одоо орон нутгад байгаа хүмүүс одоо энд нэг гол асуудал үүсээд байгаа асуудлууд бол яг цус эрдэнэ судлалын үндэсний төвийн хувьд бол гүйцэтгэх санхүүжилт шилжээгүй уламжлалт төс буюу одоо өмнө одоо ингээд яг одоо батлагдсан төсвийн дагуу ингэж явдаг. За эргээд яг энэ өсний гэж байгаа хэрэгцээг хангахын тулд шаардлагатай байгаа одоо уралж оц гэдэг юм энэ талаар тооцоолуудыг бол бид бүхэн бас одоо тухайн жилүүдэд хийж ингээ эрүүл мэндийн яамаараа одоо бас дамжуулаад ингээ сангийн яамд уламжилдаг. За яг өнөөдөр одоо батлагдсан үр дүнгээрээ бол өнөөдөр өснө нэмж байгаа хэрэгцээнд бол харьцангуй одоо хүрхээргүй ийм үзүүлэлттэй байгаа. Зүгээр орон нутгийн төвшин дээр ч гэсэн одоо бас манай юм нэмэлт минут энэ өнөө. цусны дооны тухай хуулийн төслийг боловсруулах явц дээр одоо орон нутгад ажиллаж байгаа эмч мэргэжлүүдээс санал авсан. За энэ саналаар бол одоо бас нөгөө эмнэлэг өөрөө яг орон нутгийн эмнэлгүүд маань одоо бүсийн ажиллагааны төв гэдэг юм уу нэгдсэн эмнэлгүүд гүйцэтгэх санхүүжилт шилжчихсэн. За яг энэ цусны асуудал нь өөрөө бас энэ дотроо ингээд тодорхой хэмжээнд одоо үзэл баримтлалын хувьд бас зөрчилдөд байна гэсэн ийм саналуудыг бол оруулсан байгаа. Тэгэхээр энэ саналыг энэ хуулийн одоо саяны төсөл дээр бас бид бүхэн бас тусаж өгсөө энэ хилцүүлгийн явц дээр гарсан саналууд болон тухайн саналуудыг өгсөн. За нөгөө талаас нь бас энэ цалин урамшууллын хувьд бас дэмжигдэх одоо байдал бас сул байна гэсэн энэ саналуудыг өгсөн учраас яг цусны дооны тухай хууль гэж одоо тусдаа ингэж хууль гарч байгаагийн хувьд бас энэ нийгмийн асуудлыг бас тодорхой хэмжээнд одоо дэмжиж өгөөч гэсэн саналаар ингэж оруулж өгсөн байна.
За зөвлөхөр гişүү асуултаас. Нэмэлт үү? За нэмэлт 1 минут. Чимүрэн гişүү. За бидэнд шийдээд явуул чадхаар зүйл зөндөө байна. Тухайлх юм бол одоо гадаад дэмжлүүлсэн, эрхтэн шилжээн суулгуулсан 10-аас 20 тэрбум төгрөг зарцуулж байгаа тэр улсуудаа цусны бүлгэн тохироогүй улсуудыг даатгалын санхүүжилтийн 40-50 дахин нэмээд өгөх юм бол 40-50% нэмээд өгөх юм бол энэ имчилгээ чинь Монгол нутагчнаа. Санхүүжилтийн дутагдлаас болоод тэр бэлтгэл имчилгээ асар хөрдөг зардалтай имчилгээ хийж чадахгүй ингээ гацчихад. За мөнтэй адилхан одоо хүүхдийн эрхтэн шилжүүн суулгах асуудал дээр ч гэсэндээ бас тодорхой үний зөрөө гаргаж өгөөд энийг илүү их хийх уран зоригийн нөгөөд байвал эн чинь болцохоор байна. За мөн одоо энэ эрхтэн эдис шилжүүлэн суулгахтай холбоотой мэргэжлийн ёс зүйн хороо байгуулаа. Энэ бол ганцхан эмнэлгийн ажлын ёс зүйн хороотой холбоотой асуудал биш шүү дээ. Энэ бол хүний наймаа, эрхтний наймаа, буруу хүмүүсийг шахаж эрхтэн солиулчихгүй энэ бүгдээс болгоомжиж хамгаалах ёстой. Дээрээс нь эмнэлгийн ажлыг хамгаалах ёстой юм хороо шүү дээ. Энэ дээр бас анхаараа.